Сайн байна уу? Монгол Улсын их сургууль шинээр суралцагч оюутан танд сургуулийн нэгдсэн хяналтын орчноор дамжуулан 2024-өөс 25 оны Монгол Улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч суралцуулах гэрээг хэрхэн байгуулах зааврыг хүргэж байна. Нэгдүгээрт Монгол Улсын их сургуулийн нэгдсэн хяналтын орчинд нэвтрэх. Та Монгол Улсын их сургуулийн нэгдсэн хяналтын орчинд оюутны эрхээрээ нэвтэрч ороод дэлгэцийн зүүн хэсэгт байрлах үндсэн цэсний гэрээ гэдэг дээр дараарай. Ингэснээр дэлгэцийн үндсэн хэсэгт Монгол Улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч суралцуулах гэрээ харагдах юм а. Тус гэрээний гэрээ байгуулах гэдэг дээр дарахад гарч ирэх цонхонд өөрийн эцэг их асран хамгаалагчаас гэрээ цэгийн системд нэвтэрж ороод гарын үсгээ үүсгэж тус гэрээг баталгаажуулах боломжтой аль нэгийг сонгоод хувийн мэдээлэл дамжуулахтай холбоотой тийм зөвшөөрч байна гэх хэсгийг зөвлөөд гэрээ цэгийн рүү нэвтрэх гэдгийг дарахад гэрээ цэгийн систем рүү автоматар үсэрнэ. Оюутан таны зөвлөсөн эцэг их асран хамгаалагч гэрээ цэгийн системд дангаар нэвтэрж ороод гарын үсгээ зурсны дараагаар миний баримтчиг үндсэн цэсийн ирсэн баримтчиг хэсэгт энэхүү суралцуулах гэрээ байрших юм а. Ингэснээр эцэг их асран хамгаалагчийг төлөөлж баталгаажуулах шаардлагатай юм а. Хоёрдугаарт гэрээ цэгийн системд нэвтрэх. Та гэрээ цэгийн цахим уудасны дэлгэцийн баруун дээд болон байрлах нэвтрэх гэдэг дээр дарахад дангаар нэвтрэх эсвэл имэйлээр нэвтрэх гэсэн сонголт гарч ирнэ. Та дангаар нэвтрэхтэй дарснаар дан танил нэвтрэлтийн систем рүү үсрэн нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсэг гэсэн сонголтоос өөрт тохиромжтой хөлбраар нэвтэрж орох боломжтой. Энэ тохиолдолд таны дан мэдээлэл буюу хувийн мэдээлэл автоматар баталгаажна. Хэрэв та дараагийн удаагаас илүү хялбар бөгөөд автоматар нэвтрэхийг хүсвэл дангаар нэвтэрж орсны дараагаар дэлгэцийн баруун дээд болон байрлах өөрийн профайл хэсэгт очилж хувийн мэдээлэл гэдэг дээр дарж имэйл хаяг гэсний харалтаа ард байрлах холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягт таныг тус имэйлээрээ нэвтэрж орох үед ашиглах 8 орон бүхий нууц зүг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахим шууд очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүүрд автоматар үсрэхэд имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа бичээд 8 оронтой нууц зүгээ ашиглан нэвтрээрэй. Эхний удаад нэвтэрж ороод нууц зүгээ солих болон нууц зүгээ марцсан тохиолдолд шинээр солих бүрэн боломжтой шүү. 3-дугаарт шинээр суралцагч гарын үсгээ үүсгэх. Гэрээ цэгийн цахим хуудсанд нэвтэрж орсны дараагаар дэлгэцийн баруун дэд болон байрлах өөрийн профайл хэсэгт очилж гарын үсэг гэдэг дээр дарж ороод гарын үсэг цонхонд өөрийн цахим гарын үсгээ зурх болон зургаар оруулаад үсэг товчийг дараарай. Суурин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Хэрв зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсэг үүсгэх цонхны доод хэсэгт байрлах зураг засварлах гэдэг дээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгийг төвчүүлж үүсгэсэн тохиолдолд таны гарын үсэг аливаа гэрээ хэлцэлд арын бичвэрээр дарахгүй илүү боловсронгуй зурагдах юм а. 4-дүгээрт суралцуулах гэрээ баталгаажуулах. Гарын үсгээ үүсгэсний дараагаар дэлгэцийн дээд хэсэгт хөндлөн байрших миний баримтчиг үндсэн цэсэн дээр дарж ирсэн баримтчиг гэдэг дээр дарна. Ингээд таны суралцах гэж буй сургуулиас илгээсэн суралцуулах гэрээ хүлээгдэж буй төлөвтэй харагдана. Гэрээн дээрээ дарж ороод дэлгэцийн зүүн талд байрлах таны бүглэх хэсэгт харагдах гарын үсэг гэдэг дээр дараад доош гүйлгээд дангаас мэдээлэл татах гэдэг товч дээр дарж дэлгэцийн баруун дээд болон байрших баталгаажуулах товчийг дараад үйлчилгээний нөхцлөө дарж дахин баталгаажуулаарай. 5-дугаарт төлбөр төлөх. Баталгаажуулах товчийг дарснаар Q-Pay, Social Pay, карт холбох боломжтой төлбөр төлөх цонх гарч ирнэ. Та өөрт хялбар төлбөрийн хэлбэрээр 1000 төгрөгийн төлбөрөө заавал төлөөрэй. Төлбөр төлсний дараагаар гэрээний цонх руу буцахад амжилттай буюу баталгаажуулах товчийг дахин дараарай. Дэлгэцийн баруун дэд болон байрлах баримт харах гэдэг хэсгээс 1000 төгрөгийн баримтаа авах боломжтой. Энэхүү 1000 төгрөг нь зөвхөн гэрээ цэгийн системийг ашиглаж буй үйлчилгээний төлбөр бөгөөд Монгол Улсын их сургуультай хамааралгүй болно. Таны баталгаажуулсан энэхүү гэрээг эцэг их асран хамгаалагч айл зөвлөснө нь гэрээ цэгийн систем рүү дан танил нэвтрэлтийн системээрээ нэвтэрч дээрх байдлаар гэрээг баталгаажуулснаар 3 талд суралцуулах гэрээ энэхүү хүлээгдэж буй төлөөс баталгаажсан төлөвт шилжиж хүчин төгөлдөр болох юм а. Та угт баталгаажсан гэрээтэй ахин танилцах хэвлэж авах шаардлагатай тохиолдолд гэрээ цэгийн блокчейн цахим гэрээний систем рүү нэвтэрж ороод үндсэн цэсийн миний баримтчиг хэсэгт очилж ирсэн баримтчиг гэдэг дээр дарж ороход таны гэрээ хадгалаатай байрших юм а. Танд суралцуулах гэрээ баталгаажуулахтай холбоотой асуух шаардлагатай зүйл гарвал дараах дугаард холбогдох болон гэрээ цэгийн системийн Facebook хуудасаар холбогдож тусламж аваарай. Цаг зав хэмнэж цаас өрөхгүйгээр суралцуулах гэрээгээ цахимаар баталгаажуулж бай танд баярлалаа. Амжилт хүсье.